хоол унд идээд байж байгаа гоор тэгээд хэргээд байдаг болсон. Тэгэхээр л би энд эртэл рүүнд орсон л улаан хоолой хавдар 2 дугаар үйтэй юм байна гэж гарсан. Одоо хэрэг нь болохоор яг яахгүй бол хийхгүй. Хийхээ болсон цөөрөөд байгаа юм. Одоо яг энэ жаахан химийн эмчилгээний хугацаа жаахан хоошоод энэ амин чанараа уугаад ингээд байгаад байхаар цөөрсөөр хэхрэлтэн цөөрчл байгаа. Тэгэх урд нь бол байнгын цаа нэг аюу цаа усан ч хэхрэлдэг байсан. Тэгээд 2-3 хэхэргээл тэгээд доош орж байгаа мó яаж байгаа. Тэгээд намддаг байсан. Тийм байсан. Одоо бол энэ юм цайнт руугаад яхад бол мэддэхгүй багт хэхрэлтэн багд цөөрдсөн байна. Одоо энэний ууснаас хойш бүр сулдаа багдчихад байгаа юм. Би бол одоо гэртээ хараад энэ эхлээд хятад байд болсон. Одоо бүр би гэрээхэндээ ажилтан туслаад аюу тавгаач байгаа болсон сум ялга босоод яваал энэ төр байдаг. Манайхан бол бүр илт өөр байна чинь та нэг энэ хэрэгснээс хойш та хөнгөн шингэн наацаас бос суугаад яваад байх шиг хүртэл хөнгөрсөн байна л гэдэг юм л та. Тэгээд энэ биеийн дархлаа маш сайн сайжирдаг юм байна л гэж би бодож байгаа юм. Тэгээд энэ байнгын над бол өөртөө илт мэдэгдэж байгаа юм л да. Тэгээд босоод зогсоход энэ төр бол би урд нь гар нөрөө өнтрөх байх гал удаахан гээд байхаар чинь 2 хөл салгалаад тэгдэг байсан. Тэр энэ төр бол огт байхгүй. Бүр мэдэгдэх байсан. Бүр сөүлдээд тэг ихнийхэд бол их сөүлддэг хэвтдэг тийм байсан. Тэг дахиад одоо химэн тараа хийхдээ 3 дээр яаж хийлгэн даа гэж бодчихсон. Тэр бол огт мэдэгдэхгүй болсон. Энийг байнгын хэрэгжилж байгаа болохоор би маш сайн юм байна гэж бодоод байгаа юм л да.